Сайн Улаанбаатар хөтөлбөртэй хамт байгаа та бүхэндээ баярлалаа. За өнгөрсөн дугаараар бид элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлдэж байгаа хүүхдүүдтэй сэтгэлийн түгшүүрийг даван туулах талаар ярьсан. За тэгвэл өнөөдөр бид урлагаар дамжуулан тэр урлагийн сэтгэл заслаар дамжуулан хэрхэн өөрийн сэтгэлийн түгшүүрийг даван туулах талаар ярилцах болно. Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотойгоор хүүхдүүдэд маань маш олон мэдрэмжүүд илэрдэг бахнэ. За зарим хүүхэд нь уйлдаг, зарим хүүхэд нь дуугаа болдог, зарим хүүхэд нь би зүгээр гэж хэлсэн мөртлөө яг үнэндээ сэтгэл дотор нь айдсыг мэдэрч тэр түгшүүрийг мэдэрч байдаг байна. За тэгвэл энэ эдгээр айдс түгшүүрийг яагаад мэдэрч байгаа юм бэ гэхээр тэр ирээдүйд болох тэр зүйлсийн талаар төсөөлөн бодоод тэр түгшүүр айсыг мэдэрч байгаа. За энэ нь би бүтлэх үедээ, би алдах үедээ, за би хоцрох үедээ энэ зүйлүүдийг төсөөлж бодож тэр сэтгэлийн түгшүүрийг мэдэрснээрээ улам илүү их хүүхдүүд маань хичээлээ бэлдэх, за бэлдсэн хичээлээ мартах, за зүрхний цохилтонд хурдсах, за амьсгаанд давчдах зэрэг шинж тэмдгүүл илэрдэг байх нь хэрвээ ийм түгшүүрийн шинж тэмдэг илэрч байвал за үүнийг даван туулах урлагийн сэтгэл засал буюу зургийн тэр эд материалыг ашиглан энийг хэрхэн даван туулах талаар та бүхэндээ хүргье. За эсэлтийн ерөнхий шалгалт ойртох тусам зарим хүүхдийн өрөөнд ном нэмэгддэг, харин дотор нь чимээгүй айдас нэмэгддэг. Тэгвэл яагаад бид түгшдэг вэ? Яагаад гэвэл тарих аюул мэдэрч эхэлдэг. Амжихгүй бол яах вэ? Унавал яах вэ? Бусдын хүлээлтийг биелүүлж чадахгүй бол яах вэ? Гэдэг бодлууд тархинд дахин эргэлдэх энэ үед бие хүртэл хариу үйлдэл үзүүлдэг. Тэгээд хамгийн хэцүү нь зарим хүүхдүүд энэ мэдрэмжээ ярьж чаддаггүй. Тиймээс сэтгэл зүйд нэг чухал арга байдаг. Үүнийг урлагийн сэтгэл засал гэж нэрлэдэг. Урлагийн сэтгэл засал гэдэг нь зураг, хөгжим, бичих, хөдөлгөөнөөр дамжуулан дотоод мэдрэмжээ илэрхийлэх арга юм аа. За энэ аргыг хэрэглэхдээ маш гоё зурдаг байх шаардлагагүй. Хамгийн чухал нь өөрийн мэдрэмжийг гаргах явдал юм аа. Заримдаа хүүхэд би айж байна гэж хэлж чаддаггүй. Гэхдээ хараар дүүрэн зураг зурсан байдаг. Зарим нь би ярихгүй мөртлөө өдрийн тэмдэглэл дээр би ядарчихсан гэж бичдэг. Энэ бол сэтгэл өөрийгөө илэрхийлж байгаа хэлбэр юм аа. Тэгэхээр өнөөдөр бид цаас өөрт байгаа танд зургийн хэрэгсэл юу байна түүнийг ашиглан бид нар зураг зурах болно. За ямар ч хэмжээтэй ямар ч цаас байж болно. Та энийг зурхад л болно. За та цаасаа бэлдээрэй. Өнөөдрийн хувьд би А4-ийн цаасыг хэрэглэн зураг зурж үзүүлье. За энийг зурхдаа та цаасаа бэлдээд за А4-ийн цаасан дээрээ та балаа аваад за энийг зурхдаа өнгийн харандаа усан будаг танд байгаа ямар л хэрэгсэл байна тэр хэрэгслийг ашиглаад та зураарай. За ингэж зурхдаа та балныхаа үзүүрийг салгалгүйгээр зураарай. За энэ цаасан дээрээ сараачин зурж болно. За зурааснууд маань давхардаж болно. За энийг зурж байхдаа та за зураад дуусна. За цаасныхаа гадуур зурсан ч байж болно. Гэхдээ та үргэлжлүүлэн энэ зүйл энэ хэсэг зурах хэсэг маань боллоо гэх хүртлээр зураарай. За та энийг зурсан энэ цаасаа харвал тодорхой хэмжээний дүрсүүд байгаа. Дүрсийг та өнгөөр ялган зурж болно. За өнгөөр та өөрийн хүссэн өнгө хэлбэр дүрсээ гаргаж зураарай. За ингэхдээ энэ цаасыг та бүтэн зурж болно. Эсвэл цаасны буланд ч зурж болно. За том зурж болно. Их хэмжээтэй зурж болно. Эсвэл бага хэмжээтэй зурж болно. За би танд хоёр зураг бэлдсэн байгаа. Энийг бас харуулъя. За баруун талын зурган дээр нь болохоор маш жижиг деталлуудыг ашиглаж зурсан байгаа. За энэ нь болохоор зөвхөн нэг өнгийн балыг ашиглан зурсан байна. За харин зүүн талд нь байгаа нь болохоор за би палмастер хар өнгийн палмастер ашиглан зурсан байгаа. За энэ зүйлийг хийхдээ танд мэдэгдэж байгаа тэр түгшүүрийг та гадагшлуулах арга юм аа.
Судалгаагаар зураг зурах нь өнгө ашиглах, за тайван хөгжим сонсох, бичих зэрэг нь стрессийг дэвшинг бууруулж, тархийг тайвшруулахад тусалдаг гэж үздэг. Тиймээс хэрвээ чи түгшиж байгаа бол өөрийгөө дотроо битгий түгж, цаас аваад зур, өнгөөр мэдрэмжээ илэрхийл, бич, хөгжим сонс, алах. За энэ аргыг бол хаанч байсан чөлөөтөөр та хэрэгжилж одоо сэтгэлийн төгшөөрийг гадагшлуулж чадах арга юм аа. За хэрвээ сэтгэлийн төгшөөрийг мэдэрч байвал энэ аргыг хэрэглээд үзээрэй. За эсэлтийн ерөнхий шалгалт бол амьдралын зөвхөн нэг хэсэг. Тэгээд энэ бол чиний сэтгэл болоод чиний үн цэнийг тодорхойлохгүй гэдгийг дахин өөртөө сануулаарай. Харин төлөвлөгөөтэй байж сайн төлөвлөгөөнийхөө дагуу энэ шалгалтаа амжилттай даван гараарай гэж дүүнартай хэлье. За өнөөдрийн дугаартай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Үргэлжлүүлэн Сайн Улаанбаатар хөтөлбөрийг хүлээн авч үзнэ үү.